энэ жил баруун орсон иргэдийн урдаас орчны тогтчил ногоон байгууламжийг дэмжих жил болгон зарласан байгаа. За энэ хүрээнд бол баруун орсон дээр ер нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил арга хэмжээний зохион байгуулагдана. За сая бид нар өнгөрсөн 23-ны өдөр одоо энэ дэмжих жилийнхээ нээлтийг хийж бас зөвлөгөөнөөр энэ ажлыг эхэлсэн. За өнөөдөр одоо манай нархан сувлал гэдэг маань 0-оос 5 насны хүүхдүүдийг зундаа одоо бас чирэгжүүлдэг ийм одоо сувлал байгаа. Энэ одоо бас жил болгон одоо хамралтын тоо нэмэгдэж ер нь 150 орчим хүүхэд одоо жилдээ. За тэгээд дахиад одоо цаашаа нэмэгдэх боломжтой. Өнгөрсөн жилийн үед бол бас одоо босод одоо байгууллагуудын зүгээс бас энэ хүүхдүүдэд амраах энэ ажлууд ингэж хийгдэж байгаа. Тэгэхээр энэ одоо нархан сувлаад өсгөлөөр бид нар энэ нархан төгөл гэдэг энэ одоо төглийг байгуулах гэж байна. Тэгэхээр энэ төглийн одоо тарихт моднуудыг бол манай баруун урт цэцэрлэгжүүлэлт анги за баруун уртын хамгийн газраас бас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж энэ моднуудаа авч энэ үйл ажиллагаа зохион байгуулж байна. За дээрэс нь энэ жилийн үед бол бас манай энэ Deseret гэдэг энэ олон улсын байгууллага бас бид нар дээр одоо дэмжиж оролцож байна. За өнөөдөр бас манай энэ ер нь бол манай энэ талбай дээр жимсний мод гол нь таригдана. За жимсний модыг нь бас Deseret төслийнхэн бол одоо 500 орчим жимсний модыг бид өгж байна. За бас бид нар сумынхаа төсөөс басны 500 орчим жимсний модыг энэ дээр тариална. Цаашлаад одоо хайлаасан хашлаг, уйлаасан хашлаг, салхины хаалт болох моднуудаа бол манай баруун урт цэцэрлэгжүүлэлт анги нийлүүлнэ. Тэгэхэд ингээд одоо олонний хүчээр энэ одоо үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. За өнөөдрийн үед бол бас манай бидний үйл ажиллагааг дэмжиж манай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв маань бас одоо өөрсдийнхөө хүүхдүүдийг бас энэ мод тарих үйл ажиллагаанд бас татан оролцуулж байна. Тэгээд бас одоо олон хүний хөвчээр ингээд өнөөдөр энэ модоо одоо тарьж ургуулна. За энэ дээр бол бид нар туслын систем тавина. За мөн одоо энэ манай баруун урт цэцэрлэгжүүлэлт ангийн маань хамт олон энэний услага ажлыг цаашдаа авч явах байна. Тэгээд бид нар энэ одоо энэ дээр бас хашаа хороогоо сайжруулах, тог цахилгаан татах бүхэл үйл ажиллагааг бас энэ жилийнхээ төсвөлөөр явж байгаа. Тэгээд энэ жилийн бас томоохон ажил ингээд эхэлж байна гэдэг. Deseret олон улсын энерлийн байгууллага дэлхийд даяар бараг 200-аад улс оронд үйл ажиллагаа явуулдаг энерлийн байгууллага. Үндсэндээ 5 чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. Тэгээд энэ дотроо боловсрол, эрүүл мэнд, хараа зүй, тэгээд гамшигын үеийнх болон цэвэр ус гэсэн ийм төслүүдийг хэрэгжүүлдэг. Баруун урт сумтай бид нар сүүлийн 4-5 жил тогтвортой хамтын ажиллагаатай явж байгаа. Тэгээд өнөөдөр хамтын ажиллагааны маань нэг хэсэг болох мод тарих энэ арга хэмжээ яг энд одоо өрнөж байна. Тэгээд энэ маань ирээдүйд маш олон жимсний мод болон ургаж олон хүмүүст тийм сайхан энерги бас эрүүл мэндийг бэлэглэх ийм төсөл төгөл болж хувирах юм аа. Тэгээд баруун урт сумын засаг даргын тамгын газар болон бас энэ арга хэмжээнд ирж тусалж байгаа бүх хүмүүс онцгойлон мэргэжил үйлдвэр сургалтын төвийн оюутнуудаа талархал илэрхийлж байна. За Стив Монгол ирээд манай Сүхбаатар аймагт ирээд хэдийн хугацаа өнгөрч байна? Яг одоо би Монгол ирээд жит 6 сар болж байна. Гэхдээ Сүхбаатар аймагт ирээд зүгээрээ 2 сар болж байна. Манай Сүхбаатар ямар вэ? Я стойгой. Үнэхээр яг би яг Хэнти аймаг амтарч асан. Гэхдээ миний бодлоор яг Сүхбаатар аймаг итүгой. Итүсэн. Хамгийн их таалагддаг өдөр болго очдог газар чи юу вэ? Магадгүй манай яг зүрх манай яг баруун уртд хотын талбай. Магадгүй тий. Баруун уртчууд дээ штэ тий. Хэл сурахтаа хэр сайн байна? Хэр сайн сурж байна? Би бүх баруун уртын яг сургууль дээр заадаг. Тиймээс бүх үнэхээр сайн. Үнэхээр сайн. Тийштэй. Өнөөдөр ингээд мод тарьсан чи ямар байна? Энд чинь мянган шиг мод тарьна гэж байна. Тий яг die often яг үйлчлэх хийдэггүй гэхдээ энэ яг үнэхэргүй. За мод тарьж гаад бас англи хэл зааж гаад баярлаа. Зүгээрээ.
маш их баярлалаа та нар. Анх удаага мод тарьж байна. Баруурцсан мен сэтрийн хамаа газраас оролцож байгаа. Манай албаагч бүгдээрээ оролцож байгаа. Нөгөө амьдралдаа хийж үзэх ёстой 3 зүйлийн маань нэг болохоор Баруун цэцэд байгаа ингээ. Манай байгууллага хамтарч ажиллаж байгаа. Манай байгууллага өрн мөрөлдөхүүнээрээ ирчихэд байгаа бас техниктэйгээ. Манай баруун өртөө хувьд бол мэдээж яриг мод бахтай тэгээд тоос шороо ихтэй аймаг яг одоо энэ чинь ингээд шороо маш ихээр шуурч байна. Тэгээд энэ 1000 мод урагч юм бол энэ чинь ийм шороо шуурахгүй боддоо. Гоё газ. Сайн уу? Чиний үед мод тарьж өмнө үзчихсэн үү? Үзэж байгаа анхны удаа. Гоё юм уу? Гоё. Хэдэн мод тарих юм? Өнөөдөр нэг 10-аас 15 мод тарья гэсэн. Багаараа нэг багтаа багтайгаа нийлүүлээд зааж сургаж байгаа багтайгаа нийлүүлээд 10 болоод тэгээд бид бөөндөө нэг 10-аас 15 мод тарих гэж үзсэн. Чи тэр энд харагдаж байгаа яг энд хашаан дотор 4-5 насны жоохон хүүхдүүд маань энэ нөгөө дархлаа жоон сул байгаа хүүхдүүд зундаа шинжээ бариад засал имчилгээ хийдэг байхгүй юу? Яг тэдгээр хүүхдүүд маань яг хойно ийм модтой болж байгаа юм. Төвлөлтөй болж байгаа юм. Тэр гоё байгаа зү. Гоё байна. Мод тарьсан, байшин бариад ном бичүүлэг боллоо. Харин тий. Тэгээд хитэн дуртай. Ном бичсэндээ ном бичих маань дуртай байна. Байшин барьцаа. Эхлээд бар шорогоо хийгээд холсон бууцтайгаа хийгээд дээрэс нь энэ захар байгаа шорогоо хийхэд дээрэс нь дарагш болно гэж. Таны тарьсан мод юу нэ хэр урах бол? Сайн. Хууль эрхцээ хариуцсан мэрэгжилтэн энэ ч мод тарьж байна. Тэгэл бол өндөр байна штэ. Гадаа бас цагаагаар сайхан байна. Нэг өдрийг ажлын байрнаасаа гарч те байгаль хэдээ ээлтэй хөлмөр эрхэлж байгаадаа бол статтай. Хоёр дахь удаа хоёроос их байж магадгүй өмнөөс сургуулиудаа анги болгонд ингээ мод тавилдаг. Тэр нь бас зөндөө гэсэн. Өндөр ургаараа гуйж байгаа. Та түрүү харсан газар мөргөөд байв. За тэгээ мөргөж байгаа сайн тарьяа. За баярлаа.